За хай дахиад уулзж ийн манайхаа өчигдөрхөн уулзсан гэсэн та бүхэндээ амласан ёсоор 2024 оны 12 сарын 25-ны өдөр буюу зул сарын өдрөөр та бүхэндээ шинэ гайд хүргэнэ гэсэн одоо хүргэж байна. Тэгээ өнөөдөр бол миний хамгийн хайртай эрхэм нандин хүн болох миний ээжийн төрсөн өдөр. Манай ээж зул сарын өдрөөр төрсөн байхгүй юу. Тэгээд ээждээ маш их баярлалаа, хайртай шүү. Та минь намайг өдийг хүртэлтэй ингэж өсгөж хүмүүжүүлсэнд бүр маш их баярлалаа. Тандаа бүр хязгааргүй хайртай гэж хэлье. За тэгээд манайхан одоо он гарахад хэдхэн хоног үлдсэн байна. Тэгээд 12 сарын 31-нд шинэ гайд орно. 1 сарын 1-ний өдөр ахиад шинэ гайд орно. Тэгээд бас дээр нь манай шинэ жил маргааш буюу 12 сарын 26-ны өдөр болох ч байгаа. Тэгээд маш их догтлж байна. Ер нь бол өнөөдөр бүр үнэхээр гоё өдөр байна. Яг үнийг хэлэхэд шүү дээ. Яг энэ бичлэгийг би сая Якузагийн эхнэрээ биччихээд тэгээд нам унтаад өгчөөж тэгээд дахиж сэрээд бичиж гин. Тэгээд одоо үздэгээ. За тэр ч яах вэ? Энэ харагдаж байгаа улаан чим шиг, цэнхэр чим шиг, гал шиг чим шиг, мөс шиг чим шиг зүйл яваад л байдیں۔ Тэгээ энэ бүдүүкээ маань ууг нь нухах гэж үзэн л дээ. Даанч дийлэхгүй, энэ Харков ч гэсэн бас дийлэхгүй. Газрын маструуд ахгүй ууг нь. Гэтэл энэний цэнхэр нь дэлхийг аврах хэмжээний, улаан нь дэлхийг сүрүүлэх хэмжээний хүчнүүд байдаг. Үүнийг хоёр хэсэг болгон салгаад сувд болгож бурхан энэ харагдаж байгаа бадам лимфад хадгалж 3 жилийн турш хотын захирагчийн эхнэрийг жирэмсэн байлгаж дэлхийг аврах сайн хүчийг хүүхэд болгон төрүүлээд за 3 жилийн дараа муу хүчийг нь бүр мөсөн дарж зогсоох ийм үүрэг даалгаврыг за тэр совдыг хүүхдийг төрөх хүртэл маш сайн хадгалахыг энэ бүдүүкэд бурхан захина. Харков бол жоохон уурлаастай. Ингээд л бүх зүйл эхэлж байгаамаа. Хотын захирагчийн эхнэр мүдгүү төрөх төхөж цэнхэр сувдыг шившин хүчийг өгөх байсан ч энийг бүдүүкэн архин дайгуу дуртай уугаад тасраад юун тэр сувд мувд арай гэж сэрэхэд нөгөө бадам лимфаныхаа кодыг мартсан байвал яах вэ? 5 удаа л оролдлого хийх хэрэгтэй. Бүр 4 удаа кодо буруу хийгээд эцэст нь нэгэн кодо мартвал хурууны хээгээр уншуулж болдгийг санаад ямартайч тэр түгжээг нь тайлж чадна. Гэхдээ яг энэ үед нөгөө Харков эдний нэг шивгчнийг шидээрээ ховстоод энэ хоёрыг балай илий юм ярьж байх хооронд аль хэдийн 2 сувдыг аваад зүгтчихлгүй байхав дээ. Тэгээд энэ дууг нь цэнхрийг нь хийх байсан ч гэсэн улааныг нь оруулаад хотын захирагч эвдэлсэн ч гэсэн ямар ч нэмэргүй аль хэдийн уншсан харин цэнхэр сувдыг нь нөгөө ховстуулсан шивгчин Харковт аваачиж өглөө. Ер нь бол ингээл манай хүүхэлтийн гол үйл явдлууд эхэлж байгаа. Эцэст нь цэнхэр сувдыг авч төрөх байсан ч улаанаар солигдсон хүүхэд төрж бүр үнэхэрийн ард иргэдийг айдас тавтуулж тэр хавийг чинь зүгээр шатаагаад л түүвэж байгаа ахгүй юу. Бүдүүний азар шившлэг хийж хүзүүнд нь түүнийг барих контролдох энэ нэг цагиргыг зүүлгэснээр арай гэж л тавьширна. Иргэд бол наад хүүхэд чинь аюултай дэлхийг сүрүүлнэ одоо зүгээр ингээд өсөж том болоогүй байгаа дэр нь хурдхан шиг л алдсан дээр юм биш үү гэхэд хүний эцэг их болсон хойно юу гэж л иргэдийн хэлснээр нь хүүхдэд алуулах вэ? Юу ч болж исэн бүх зүйлийг хэд дахин нугалж өгнө бид хоёр үрээ алж чадахгүй гэж аав нь иргэдэд амлалт өгдөг. Нөгөө талд Харков буюу Гомбао гэдэг нэртэй учраас хэл хугалчих гээд байгаа учраас шууд Харковоор л цаашдаа явчих. Тэнгисийн хязгаар руу орж ийна. Энд нь юу байгаа бэ гэхээр Агон буюу маш хүчрхэг лүү. Гэхдээ муу санаатай ахгүй юу? Энэ газарт эртээр үеэс маш олон хүч чадалтай лууны хүчийг хорж хэдэн мянган жил хорьсон газар. Тэгээд энэ цэнхэр сувдыг яагаад тулгаалсан гэхээр энэ л энэ хоригдсон газраас нь энд байгаа бүх лууг одоо суллах тийм хүчтэй учраас энэ хамгийн сүүлчийн найдлага гэж хэлж болно. Ингээд луугийн хүүхэд цэнхэр сувдыг авч мэндэллээ. Гол зорилго бол энэ цэнхэр сувдыг авч төрсэн хүүхдийг манай Харков бэлдээд дэлхийг сүрүүлэх нөгөө хүүхдийг нь зогсоож эндээс гарах юм байна л та. Улаан сувдыг авч төрсэн хүүхэд бол Нежа. Тэгээ Нежагийн аав нь энэ бүхнийг өөрчлөх арга замыг хайхаар бурхантай уулзахаар бүдүүкэтэй хамт явна. Бурханы хаалганы өмнө ирэхэд хаалгач амдуудаа ёстой ямар ч боломжгүй штэ. Sorry заа юу. Нэгэнт л бурхан тийм шившлэг хийсэн бол боломж гэж юу ч байхгүй. Тэгэд хамгийн гол нь энэ газар нэг л хонох юм бол дэлхий дээр 1 жил байсантай тэнцдэг. Тэгээ энэ үйл явдлаас хойш 2 жилийн хугацаа өнгөрчээ. Нежа маань 1 жилийн дараа үхнэ гэсэн үг штэ.
Нээжаа нэлээд том болцсон хөөхий игдүүтэй. Тэгэд гол нь энэ газраасаа юусоо гаргадгүй учир нь хүчийг нь хорцсон байгаа ч гэсэн цаанаасаа л нэг тийм адын хорны юм байгаад байдаг. Гэрээс нь гаргадгүй учраас ээж нь хүүтэйгээ хамт твэг тоглоод хүчтэй болохоор ээжигээ зүгээр саваал хачин болгож байгаа юм л та. Тэгээ нээжаа бүр баярлаад тоглож байгаа болохоор жоохон ч дугасаа. Тэгээ нөгөө хоёр цэрэг мэрэгэн тоглосон биш хөх няц зүгээр хүнд зодуулсан юм шиг л болцсон. Гэтэл нөгөө талд ээжд нь нэг зохицуулах ажил гараад ээж нь явцсан. Тэгээд нээжаа маань бүр ээжтэй гомдоод царайг нь л харцгал та ивэ дээ. Тэгээд нээжаа маань залтай болохоор энэ хаалгыг нь сахидаг хоёрыг хооронд нь муудалцуулаад гяс гараад явчихж байгаа. Хотын иргэд бол нээжаагийн хоолойг нь сонсоод мэддэг болсон. Бараг нуугдаж тоглоод байгаа мó яагаад байгаа бүр нээжаагаас энэ хит каал заа юу. Харал та зүгээр тоглож наадж байгаа эцтэй. Манай нээжаад нилэн дургу энэ хідэн бацкаанууд дээр гахан толгойтой багтаа нэг хүү ирснэ. Надад теста гой санаа төрлөө мөрлөө хідүүлээ ингэж тэгэж муу чөтгөрийн жаалыг байхгүй болгож сүүлд нь энэ намаг руу унгая гэд бүр бүгдээрээ шээгээд дээр нь өргөст зараа шидэхэд нөгөө багтаа хүүхэд нь эдний талын хүүхэд биш нээжаа байдаг. Төлөвлөгөөгөө мэдээж энэ хід дээр туршиж байгаамаа. Сэтгэл нь ханчаал энийгээ яг явах гэтэл нэг нь муу чөтгөр чи чөтгөрийн золбсгоо өстэй энтергээд амар муухай үг хэлээд энэ хэлсэн үгнээс нь болж нээжаа бүр үнэхэрийн амар уурн хурч хажуудаа байсан энэ том чулууг нь хамаг хүчээрээ өгшөглөж байгаа. Хэрвээ бүдүүкээ энэ хүмүүсийг авраагүй байсан болвол энэ хід зүгээр л дуус олж байгаа ахгүй юу? Тэгэхээр ямар ч байсан азар аав нь бүдүүкээ нөгөө газраасаа эргээд ирсэн байна. Одоо нээжааг ордон дотор биш бүр өрөөн дотор нь хордог болсон. Тэгээд нөгөө бурхантай уулздаг газар 2 хоног байхад энд аль хэдийн 2 жил өнгөрцөн байсан учраас цаашид найдлагагүй гэдгийг нь ээж нь сонсоод 1 жилийн дараа нээжаа хүүх учраас холын хол хідүүлээ нээжаагаа аваад ай модонд очоод хүсснээр нь хүүхдэд тоглуулад үлдсэн ганцхан жилийг нь аз жаргалтай, дурсамжтай өнгөрүүлээ л дээ гэдэг. Гэхдээ энэ бүхний эсрэг ямар нэгэн гарц гаргалгаа байгаа учраас нээжааг бүдүүкээ маань хагас жилийн турш тулааны урлагт бэлтгэр боллоо. Нээжаа маань тэгээд гадуурч гарахгүй, цэцэрлэгтж явахгүй, бүр найз нөхөдч байхгүй, өрөөнөөсөө уйдаад гараад явж исэн чи агаар дээр нэг зураг агаад сониучрахад хүрсэн биш нөгөө зураг нь дотроо ороод за үнэхэрийн бүр яа харахгүй гайхалтай зурган доторх ертөнц байдаг. Тэгээ анх удаа л цаадах чи ийм гайхалтай ертөнцөд орж ийм зүйлсийг үзэж харж мэдэрж байгаа болохоор бүр бөөм баяр гайхаад л тэл манай бүдүүкэ нээжаа хоёр бүр хөөхөн шившлэг энтрээ зааж өгөн нээжаа хүртэл бүдүүкэгээр тоглоод тэгээ энэ хоёр их л хөгжүүлтэй. Энэ бас их овоогоор хардаа шууд өмдөө тайлаад онжгоо гаргаж чээж мэгээд ална. Сүүлдээ бүр нээжагийн тоглоом нь шоглоон болонгаа алдаад ашгүй аав ээж хоёр нь энэ зургийн ертөнц дотор орж ирдэг. Хичнээн тулааны урлагт сурч иргэдийг аварсан ч гэсэн намайг хинч хүлээн зөвшөөрөхгүй штэ гэд нээжаа зөрүүлээд байдаг. Учир нь нээжаа бол бүр ийм жаахан байхдаа хот руу гараад тэгээ нэг жоохон охин хамт тоглоё гэд яг тоглох гэсэн чинь хүмүүс гинт ийм жоохон нээжаагаас бүгдээрээ айгаад чөтгөр гараад ирсэн байна. Чөтгөрийн хүүхэд гараад ирсэн байна гэд ойрлолдоод тэгээ энэ хүүхдүүд хүртэл бүгдээрээ нээжаа руу муухай юмнууд чидээд үзий ядаж харааж зүхэж муухай хараалын үгнүүд хэлдэг. Тэгээд энэ үйл явдал нь түүний зүрх сэтгэлд нь амар их хар толб болоод үлдсэн байна. Тэгээ аав нь болохоор хүүдээ хэлдэв. За нээжаа ер нь бол яагаад тосгоны хүмүүс чамаас ингэж айгаад өглөөд байна вэ гэхэр чи өстө үнэхэрийн хүчтэй. Тэгээ чиний энэ хүчнээс ч болоод тэд нар чамаас жоох айгаад байдаг байхгүй юу? Тимээс иргэдийг авраад өөрийгөө муу хүүхэд биш гэдгээ батал гэд хэлцдэг. Ер нь бол жоох худлаа харцдаг байхгүй юу? Гэтэл нээжаагийн төсөөлөл нь хичнээн иргэдээ хамгаалсан ч иргэдийг дандаа аюулт хүргэх зүйл хийгээд болохгүй. Бүдүүкээ аав нь ээж нь хит хитэн удаа хэлээд ч зөрүүлсээр сүүлдээ манай нээжаа маань бүдүүкэгийн энэ зургийн ертөнцөөс гарч болдог биерийг аваад энэ эдийг нь зургуун ертөнцөдөө үлдээгээд өөрөө гараа авчлаа. Нээжааг яг гарч явсан даруйд далаа ойролцоо далаа нэг муухай мангас гарч ирээд тэгээ энэ хаваар хэрэн хисүүчилж жижигхэн гүлэг яг идэх жахт нь нээжаа маань гарч ирээд за миний өгш одоо болон заа юу давраад байтргээд тэгсэн нөгөөх нь ус болоод зугтчуул яах вэ? Тэгээ нээжаа бүр чөтгөрийг барих гэсэн биш тэр хавийг нь бүр сүйтгэхэд сүүлдээ энэ харагдаж байгаа зөндөө олон самнууд агааз аль нэгэнд нь нөгөө мангас чи орцсон. Тэгээ иргэд болохоор бүр гайхаад айгаад шоконд орцсон. Тэгээ айгаад яг явах гэсэн чи
байж ихөө. Та нар энд зүтгэр байгаа заа юу? Нөгөө савнуудыг чинь бүр бүгдийг хаглаад гал мал гаргаад нөгөөдүүл нь за ойлгомжтой нээшаа угаасаа галзуурцсан байна гэд бүгдээрээ зогтаад арай гэж нөгөө чөтгөрийг гаргаж авсан ч дахиад зогтчдаг. Тэгээ нээшааг жоохон байхад нь дээрлэгдэг байсан бацаан ядчихад энэ үед ой дотор дүүтэйгээ тоглож ийснийг хэлэхүү нөгөө чөтгөр нь ус болж хувирдаг байхгүй юу? Тэгээ чөтгөр нь дүүг нь авч яваад тэгээд нөгөө ус болцсон болохоор нөгөө жаалжаа харахгүй нээшааг л дүүг нь хулгайлчлаа гэж бодоод үнэн заваарсан юм болдог. Эцэст нь тэгээд нөгөө нэг юмыг барих гэтэл ус руугаа яг орох ч идэв. Тэгээ энэ хагшинд нэг нөмрөхтэй залуу гарч ирнэ. Бараг л бурхан юм аашаа. Тэгээ далайн хэсгийг нь хөлдөөцөн нөгөө хүүхдийг уулна авардیں۔ Тэгсэн чинь нээшаа уурлаад би өстө төрүүлж аврах чаасан чи миний урдуур орлоо морлоо дараа нь авар гэд нөгөө хүүхдийг буцаага өгчлөө. Тэгэд нөгөө хоёр чинь сүүлдээ зодолтоод нөмрөг энтрийг бүр аваад бөө юм болно. Тэгээ энэ боломжийг мэдээж ашиглаад нөгөө мангас чинь өөрөөсөө бүр зөндөө хөөс гаргаад энэ хөөсөнд нь хүрх юм бол шууд шавран баримл олоод өгтiin байна л да. Тэгээ нээшагийн нэг гар нь баримл олоод тэгээ энэ залуу харин гяс хөөснүүдээсээ бултаж агаад нөгөө хүүхдийг чи идсэн байхгүй юу? Тэгээ хүүхдийг нөгөө мангасаас арай гэж юм буцааж гаргасан чинь дотор нь айсан шүлсэн бас хортой байж таарад хүүхэд энэ залуу хоёр хоёулаа шавран баримл болчдیں۔ Тэгээ нүдний хэсэг л зүгээрээдэг. Эцэст нь мангас нээшаа хоёр үлдлээ. Тэгээ нээшаа маань сэргэлийн болохоор баримл олсон гараараа хөөснүүдийн бүгдийг үгүй хийж сүүлдээ баримл олсон манай энэ хоёроор мангасыг хүртэл балбаж байгаамаа гэж. Мэдээж мангасч бууж өгөөд ерөндгөө өгье гэлээ. Гисэн чи заяо. Ерөндг нь юу гэж? Нус нь айж таарад тэр нусыг нь нээж өгсөй чи нээшаа уугаад бэлэр юм бэ. Тэгэд энэ хоёр ч ам нь баримл олцсон штэ яаж болох юм гэсэн чи нөгөө мангас чинь заавал уухаал бүр штэ арьсанд нь түрхэж болно гэтий. Ёо нэрэ хөөх юм эндэ. Нээшаа маань тэгэл жижигхэн гараараа хөөхөн нөгөө мангасын нусыг нь энэ хоёрт түрхэж өгж байгаа юм чинь. Нөгөө мангасан тэгсээ чи бүр сайн түрхээрээ миний нус арьсыг амар гой толгор болгодгийг шүүч гэж байх шиг. Сүүлд нь тэгээд энэ хоёр маань танилцсан эвэртэй залууг Аубин гэх ба нөгөө луугийн хүүхэд байж таардаг. Яагаад эн чинь нөгөө цэнхэр сувттай хүүхэд. Тэгэхээр энэ хоёр нэг ёсондоо дайснууд гэсэн үг. Тэгтэл Аубины амийг нээшаа маань амарцсан байдаг. Тэгээ энэ хоёр маань хин хиндэн найзууд угаасаа ерөөсөө байдгүй болохоор анд нөхөр бололцож хамтдаа далайн ирэг дээр нар жаргатал твэг тоглоод ёстой хөөрхөн байдаг. Тэгээ сүүлдээ нээшаа маань сэтгэл нь хөөрөөд хөдлөөд баярлаад уйлаад түүнтэй ээжээс нь өөр хин ч ингэж твэг тоглож байгаагүй болохоор үнэхээр их баярлсан л та. Ауби маань түүнд энэ дунгийн хэлбэртээ бүрээг өгөөд хэрвээ тогломоор авах юм бол ямар ч хамаагүй үедээ намайг дуудаж агаарай гэд явдаг аа. Хотын иргэд гэтэл хурд, жото, сүх мөх ер нь юу байдгийг бүх зэвсгүүдээ авцсан. Нөгөө бацаан чи ядж яхад нээшааг хүүхэд тулгаалцсан гэж цуу яриад игдээгээд тэгээ нээшаа мангас дүүгчээ ингээд авч явсан гэд ойлгуулах гэсэн ч иргэд нь ойлгохгүй угаасаа ойлгоч гэж хүсгүй төтгөрийн зулбсаг гэд нөгөө бацаан чи ахиа хэлцдэг. Дээд энэ үгэнд угаасаа нээшаа маань дургу болохоор уур хилэн бүрдээд зэгтээ бадарч өөрлөнд дайрсан бүх хүмүүсийг их бага хэмжээгээр гэмтэнэ. Ямар ч байсан бүдүүкээ ирлээ аав ээж нь ирлээ. Тэгээ угаасаа тэгэд хинт итгэхгүй байхаар ч муухай л та. Дахиад л гэрийн хороонд орноо чаваас. Үзэгдэл солигдож Аубин аав дээрээ их багш Харков дээрээ ирээд шин найзтай болсон найзыг маань Нээшаа гэдэг гэхэд Харковын царай бүр хөвсөйгээл юу солиорн бэ шав минь наадах чинь чиний дайсан шүү дээ. Чи наадхаа л алж байж аав чинь анд нөхөд чинь энэ аимшигтай газраас суллагдана гэдیں۔ Энэ Харковчин угаасаа өнгөрсөн хугацаанд Аубинд тулааны эрдэм зааж сургасан шүү дээ тий. Тэгээ нөгөө талд манай Нээшаа өлсөглөнгийн дайн зарлаад 3 хоног хоол идэхгүй байсан болохоор ээж нь түүнд хотын иргэд бүгд чамааг ойлгосон. Тэгээд нөгөө мангасыг нь барьцсан 10 хоногийн дараа миний хүү нь 3 нас хүрэх чаа болохоор тэр үед иргэд бүгд чиний төрс өдрөөр ирнэ гэсэн шүү гэд худлаа ярьцдаг. Тэгээ энийг нь сонсон Нээшаа нэг амар тоохгүй дүр эсгсэн ч гэсэн аав ээж эдрийг гараа аянгууд бүр өвгтлээ баярлдаг харалтай хөөрхөн байгаа сте. Та нар ингээл найз майзандаа хонно гэл аав ээжээсээ зөвшөөрөл авчихаар яг ийм болдгоо. Эсвэл амттай зүйл хийснийхаа дараа ийм болдгоо. Тэгээ манай Нээшаа маань бүр нэг даавны өөц зураад Аубин гээд найздаа төрсөн өдрөө урилга хүртэл өглөө. Тэгээ иргэд ирэхгүй ах нь ерөөсөө хамаагүй
Зүгээр аавбийн чи миний ингээ ганцхан найз учраас заавал ирээрээ гээд дайдгуур алхаж байгаамаа. Аав нь харин ээжийг нь худлаа хэлсэн байсан ч гэсэн зүгээрээ хотын иргэдийг бүгдийг хүчээр авчирнаа л гэж байна. Нөгөө талд аавбиний аав нь өөрөөсөө болон бусад бүх луунаас хүчнээс нь авч түүний энэ өмсөж байгаа хуягт нь хүч болгон өгөөд заавал нээжааг л ал. Тэгэхгүй бол бид энд үрд бүр насаараа насан туршдаа хоригдно гэж ятгахсаар. Үнэн дээр аавбийн тийм хүсэл байхгүй байгаад байгаа штэ тий. Юу вэ? Байхгүй байгаад байгаа гэсэн чи юу гэсэн үг юм бэ? Эмтгүй. За хүсэг хүлээсэн манай хөөрхөн нээжагийн маань 3 насны төрсөн өдөр болох жахад хотын иргэд бүр хүчээр ирээ сууцаа хардаа царайг нь ивэдэ бүр хүчээр инээгээд нээжа бүр бөөн баяр болоод гарах гэсэн чинь нөгөө гайтай Харков ирээд хамаг юмыг нь үннээр нь хэлцдэг. Наад хүзүүнд чинь зүүцэн юм чиний хүчийг ингээд хорж байгаа аав ээж чинь чамд угаасаа насан туршид чинь худлаа ярьсан эдэргээд энэ бүхнийг сонссон нээжагийн сэтгэл хөдлөл доошоо навс хязгааргүй. Бүдүүкэ маань өөрийнхөө галт жад болон энэ гахаагаа нээжад бэлгэлдэг. Гэтэ энэ яг үнэндээ гахаа биш заа юу. Эзнийхээ байгаа байр байдалтанд харуулж өөрийгөө хувиргадаг юм байна. Тэгэхээр бүдүүкээ л гахаа болдог гэсэн үг. Ээж нь түүнд бүр ямар их хайртайгаа цаашид түүнтэйгээ насан туршдаа хамт байхыг хэлж аав нь харин нээжааг өөрийнхөө хувь тавиланг өөрөө зураарай гэд хамгаалах сахиусыг бэлгэлэхэд нээжа гинтл уурлаад асаад та нар бүгдээрээ надад худлаа ярьсан биз дээ. Үгүй гэж би улаан сувдтай муу санаатан болж төрсөн юм шүү. Энэ хотын иргэд энтер бүгд та нар бүгдээрээ худлаа. Намаа яаж ингэж хуурн мэхэлж чадчихна гэд нөгөө шившлгээ хэлээд өөрийгөө цагиргаасаа суллаж өөрийгөө бүр удирдах чадахгүй контролдож чадахгүй болж иргэд рүү аав руугаа ээж рүүгээ дайрлаа. Тэнд харин эднийг холоос Харков болон аавбийн ажиллаж байхад аавбийн хэлтийн багший би ядаж нээжааг аврахгүй маа гэхэд аав ээжийн багшийг нь аварчи. Нээжаа нэг удаа миний амийг аварж исэн штэ гэдэл багш нь ч өөрөө мэдваа гэдэл явуулна. Яг нээжаа аавыгаа алхаж яхад нь аав би ирж хамгаалаад нөгөө цагирган хүчийг нь барьдаг контролдог зүйлийг нь гялт зүйлгсэн идэж нээжаа уурлаад хаашаа ч юм яваад хүчтیں۔ За энэ үед амир хөөрхөн нөгөө хоёр бүтлгүү ногооноо тэгээ мангас 3 бүр уйтцсан байж байгаа эзнийгээ хариу өгөхийг хүлээж аа л гэж байна. Нээжагийн аав биэнд баярлан талархснаа илэрхийлээд хундаг өгч албаар цацаад өмссөн байгаа хүрмний малгайг нь тайлахад бүгд гайхан балмагдж шоконд орж учир нь юу вэ гэхээр эн чин луу байна хаа байсан дорны хязгаарт хоригдож байгаа эстэй яаж тэндээсээ гарсан болоо гэдэл хоорондоо жиг жуг шивэр авир шимбэр ямбэр ер нь шимбэр ямбэр гэж юу гэсэн ч үг юм те. Энэ Харков буюу эн чин барын удам тиймээс түүний хүчийг бастаг гэж бодцсон. Тэгээ хороо үгсээ аав биен лөө чулуудан түүнийг ятгахсаар аав биен энэ ертөнцийг эргэлт буцалтгүйгээр сүрүүлэхээр шийдлээ гэж. Ингээд ертөнцийг мөсөөр бүрхүүлээд ард иргэд юутай эдийн бүгдийг нь дуусгахаар шийдэж байгаа үзэгдэл гарч байгаа л нөгөө талд манай нээжа сэтгэл санаагаар унаад уурандаа энэ том модыг хүртэл хугалж гинөө. Гэтэл бүдүүгээгээ өгсөн нөгөө гахаа нь хуучин хэмэндээ ороод өвсөөр хамраа ухчихгаад нэг сайхан найтайхад хуучны зүйс гарна. 3 жилийн өмнө нээжааг төрөхөд аав нь бүдүүгээтэй хамт бурхан руу очсон штэ. Тэгээ ямар ч найдлаггүйгээд буцсан да. Гэтэл нэг боломж байсан байна. Тэр нь 2 шившлэгтэй энхүү цаасан дээр нээжагийн үхэх нэрийг өөр нэгнээр орлуулснаар нээжа биш тэр хүн нь үхэх юм байна. Тэгэхгүй бол нээжа одоо 3 нас хүрсэн муу хүчийг авсан учраас хүссэн хүсээгүй үхэх юм байна л да. Гэтэл нээжагийн аав нь өөрийнхөө амь насыг үл хайрлан хүүгээ гэсээр өөрийнхөө амийг солихоор болсон юм байна. Тэгээ энэ нь бүдүүкээ нээжагийн аав хоёрын хооронд болсон нууц яриа юм байна л да. Тэг үнэхээр харамсалтай. Энэ бүхнийг харсан нээжа аавынхаа өгсөн сахиусыг нээн харахад аав нь үхэх хүний нэрээр өөрийнхөө нэрийг бичсэн байхыг нь хараад үнэхээр аав ээж нь түүнд чин сэтгэлээсээ хандаж хайрладаг байсныг нь ухаарч уйлсаар өөлхий. Энэ үед аав биен ирчийг авсан дэлхийг сүрүүлгээд бүр аав ээж хоёрыг хүлдөөцөн нээжа яг эзгийг нь тааруулж ирээд тулаа хэллээ. Гэтэ түүний нөгөө зүүцэн байгаа цагиргаар нээжагийн хүч хязгаарлагддаг. Цаадахчин гэтээ сэргэлийн болохоор аав биенийг тэнэгдүүлж агаад Харковын дүр мөрд орсон шигэ бас гэж ухаантай залог. Аав биен сүлдээ жинхэнэ багшигаа нээжа гэж бодоод дайраад ингэж агаад энэ дүрэн маань нөгөө зурган доторх ертөнц рүү ороод ирсэн. Энэ зургийг бас бурхан
бүдүүкэд өгсөн байгаа хгүй юу. Харко бүр улам уурн хүрээд сүүлдээ энэ хэд чинь зурагт ертөнцөөс гарах биерээ булаацалтаад дөрүүлээ хөлдөөд хөлдсөн ч бас үлээж мүлээгээд бүдүүкээ бүр унгаж мунгаад саваана. Нөгөө унгасыг нь үнэрлээд Харков шууд ухаан алдаад тийм амар ухаан алдтал унгадагч ах шиг те арай гэж зурагт ертөнцөөс гарлаа. Дахиад л тулалцаар их удаан тулалдана. Ингээд эцэст нь Нежа нилийн хүнд бэртээд тиймээс өөрийн яг жинхэнэ хүчээ гаргахын тулд бас өөрийн оюун ухаанаа алдахгүй тулд цагиргаа гарандаа жижиг болгон зүгээд иргэдийг аврахаар дахин тулаан эхэлнэ. Энэ үед нөгөө Аубын луу болж хувраад энд харагдж байгаа бүх хүмүүсийг энэ хот руу унгааж сүгрүүлэх гээд байгаа хгүй юу. Харин Нежа өөрийнхөө бүх хүчийг гарган байж энэ аимшиг цэвэрлээс ард иргэд аав ээжигээ авраад эцэст нь Аубиныг хүртэл ялдаг. Гэхдээ түүний хувьд Аубин хамгийн сайн найз нь учраас алдгүй. Ингээд бүхнийг дуусгаад эцэлье гэж цаадах чинь энэ хорвоо дэлхий дээр 3 жил болцсон учраас явхаас өөр сонголтгүй Аубиныг зүгээр л амьдр гэж хэлээд буцаад хөөхөн энэ төрхөндөө ороод аав ээж хоёрыгоо хүчлэн байж хүлээд бүх зүйлээ хэлнэ. Энэ 3 жилийн хугацаанд миний төлөө гэсэн бүх зүйл танд баярлалаа ааваа ээжээ гэд аавынхаа нэр битсэн энэ шившлэгийг ураад ээжээ таньдаа бүр маш их хайртай шүү хүүн. Ааваа би энэ 3 жилийн хугацаанд тантайгаа хамт тоглож л чадсангүй дээ те гэд аав ээж нь чуйлаад Нежаач өөрөө уйлаад л өөрийнхөө хувь тавиланг өөрөө л даван туулж өөрөө л энэ ертөнцөөс явах ёстой юм байна гэд түүнийг дээд тэнгэрээс авч одлоо. Бүх зүйлийг үзэн ядахгүй байгаа ч гэсэн энэ хорвоогоос явж аянганд нэргүүлж байхад юу ээ? Манай аав би ороод ирсэн. Аубин өөрийнхөө бас амийг золиослно гэд учир нь чи миний хамгийн сайн найз шүү дээ. Тэглээж хоёулаа хин энэ хувь тавилангаа сонгож төрөөгүй штэ гэд манай хоёр хөөхөн хөтлөлцөөд яг л ихэр хоёр загал шиг өөрсдийн хүчээ нэгтгэн нийлүүлж дээд тэнгэрээс ирж буй хүчийг сарниулсан хэдий ч дахин нэмэлт хүч үнэхээр хэрэгтэй болдог. Яагаад ч юм энэ бүхнийг мэдэрсэн юм шиг манай бүдүүкэ маань очиод туслана. Бүх зүйл дуусчлаа. Хот үнэхээр их сүйрэл тавцсан ч нэг ч хүн амиа алдаагүй. Ээж аав нь энэ сүйрсэн хэсгээс уйлаад л хүүхдээ л хайгаад байгаа штэ тий. Тэгсэ чинь нөгөө бадамлын хойд сүнсийг нь арай гэж бүдүүкэ маань аварчихсан байдаг. Үнэхээр хөөхөн. Тэгэхээр манай хоёр дахин төрөх боломжтой болцсон гэсэн үг. Ард иргэд хүртэл Нежааг буруу ойлгосон гэдгээ мэдэж бүгд түүнд талархан мэхийн ард иргэдэд өөрийгөө буруу биш зөв хүн гэдгээ мэдрүүллээ штэ гэдэл уйлаад л цаадах чинь хөөхөн. Ингээд л ер нь манай энэ хүүхэлдээ дуусж байгаа эцэст хүн өөрийнхөө хувь тавилан сонгож төрнө гэж байхгүй. Хувь тавилангаа чиний амьдрал цаашид ямар байхыг чи өөрөө шийднэ, чи өөрөө л зурна. Тэгээ энэ хүүхэлдээ маань гэр бүлийн үнцэн нөхөрлөлийн хүчийг мэдрүүлсэн. Миний лав нос нулимсыг сүүлийн эсгүүдэд барсан. Тэгээ инээлгэж доглуулсан хөөрхөн хүүхэлдээ лөө. Тэгээ манайхан өөрийнхөө хувь тавилангаа гой зурж бүтээгээрээ заа юу гэснээс сүүлд нь нөгөө хоёр бүтлгүй болон усны мангас маань эзэн нь тушаал өхийг хүлээсээр манай өнөөдрийн юм бодогдуулж хоёрыг ухааруулсан хөөрхөн хүүхэлтэй маань ингээд дууслаа. Тэгээ зүрх та нартаа зул сарын мэд хүргэе. Он гарахад хэдхэн хоног үлджээ тийм ээ. Би та нартай бүр зөндөө их хайртай да.